Хөхүүр группийн хөх-сөрөг төсөл малчтаас мөнгө татсан ч өвс тэжээлээр нь хангаж чадахгүй нөхцөл байдал хүрсэн байна. За манай редакцт ганц их сурвалжуудын зүгээс хөх-сөрөг нэгдэл газар тариалан малчт руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гэх бөгөөд тухайн компани ногоон тэжээл хэмээх төсөл хөтөлбөрийг зохион байгуулж малчтаас мөнгө татан төвлөрүүлсэн ч эргээд малчтад өвс тэжээлээ өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн талаарх гомдол мэдээллийн дагуу бид дараах тайлбарыг авсан юм. Хөх-сөрөг малчин нэгдэлгээд нэг компани мэдээ зур тариалан тал руугаа ирэн малчт руугаа чиглэсэн юм хийдэг. Тэгээд одоо ингэ малчтаас зөндөө бол өвсний захиад өвсний баяраас хойш авсан байхгүй юу? Тэгээд манайх гэхэд одоо сая 9 сар 10 сар төгсөн мөнгөө өгөөд ингээд өвсөө авч чаддгүй, өвс нь хаяанд ирчээд байдаг. Тэгээд ямар ч нөгөө тариалсан өвс нь одоо дууссан юм уу? Хураагаад нөгөө тариалгынхаа талбай дээр хүмүүс малчд очлоо ямар ч өвс алга байна гэдэг. Тэгээд өвс ч үгүй, мөнгө ч үгүй болчоод малчны зээл аваад малаа зараад нэг 10 сая төгрөг өгсөн. Yoo 2000 бодлоо захиалсан ч хүмүүс бас байна. Тэгээд одоо мөнгөө ч өгдөггүй, малаа ч өгдөг, юугаа ч өгдөггүй, өвсөө ч өгдөггүй одоо ингээд өвс хаяанд ирсэн байдаг. Тэгээд танаа театр одоо энэ TV5 аваар нэвтрүүлэг хийгээл малчтад хямд өвсийг түгээе гээл зөндөө нэвтрүүлэг хийгээл энэ бүхчүүд рекламанд нь тоглоод яваад байсан байхгүй юу. Тэгээд малчтаар болохоор хөдөөгөр яваад нү ямаа самсныхаа дараа 6 сар 7 сард малчтаар хөдөөгөр явж өвснийхаа юу хийсэн. Гэрээ хийсэн. Тэгээ манайх саяхан нөгөө 10 сарын юугаар өвсөө авах гэж 9500-аар өвс дахиалга авъя. Техник төхөөрөмжөө яах гэж юу яа. Тэгээд манайх урд нь яг 2 жилийн өмнө бас 1000 бодлоо өвс авч илээ. Тэгээ асуудал өгчөр мөнгөө шилжүүлсэн байхгүй. Тэгэхээр одоо манай өвлдөрөө маань тас ороод юу яахсан нөгөө тас ороод ир машин осчоод бас жоохон эвгүй нь уулын бохортой дүүчээрээ сачины машин яваад. Тэгээд өвсөө авахаар өвсөн одоо удахгүй. Тэгээд одоо болоо зөв мөнгө аваа. Одоо нөгөө 100000 та яаж чад манайх мөнгө өгсөн. Одоо ногоон чижээд 12 3000 та болсон. Манай мөнгөний манай өгөөдгөө чихээр өгдөг. Одоо өгнө маргааштай. Бас нь одоо нөгөө арслантаа гүүргээд байдсан шүү дээ. За арслантаа гүүрнээс урагшаа натур тал руугаа явхаар тэр 21 дугаар сургууль руу ирэх нэг тийм юу гүүрэл зам байд юм байна. Машин зам явсан хүний зам. Тэрний харалтаа цааталтай байд юм да баруун талд нь амтгүй байж байгаа юу хөх-сөрөг гэж те. Хөх-сөрөг гэж тэр зүгээр нэг тийм нэг ойрсын нэг 10 хэдэн давхар барилгаад юу офс түрээсэлт юм байлээ. Тэгээд би саяхан хот ороод очиж юм бас нэг хөдөөнөөс нь 2 малч ирсэн. Нөгөө захиралтай нь уулзсан байдгүй гэсэн нааны ажилчин нэлээ. Би офсоор нь 2 удаа очсон л да. Тэгээ нөгөө чат матаар харьцдаг. За авахгүй тэгээ чатад нэг хариу өгдөг. Би тэгэл мөнгө авъя. Одоо нөгөө ядаж мөнгө авчвал 12000 таа болсон ч гэсэн манайх одоо нөгөө цас нэмчихгүй бол өвсөө зөөгд авчмаар байгаа байхгүй. Одоо тэгээ малчны зээл нэмээд аваад өгсөн. Ядаж нэг хитэн өнчөө оцорсон өвлжил хэд болсон дутанд өвлжсэн хитэн малаа тийжгээд оруулж гэж одоо нэг 1000 бодлоо захиалж одоо тэг мөнгөчгүй үүсгөө болчиход байгаа юм тий. За Иргэнээс ирсэн гомдол мэдээллээр жил бүр ногоон тэжээл төсөл хөтөлбөрт одоо хамрагдан 10-аас 20 сая төгрөг тэр мэтчлэн 10-аас 20 мянган боодол өвс гэдэг юм уу авна гэж энэ тухайн компанитай гэрээ контакт хийсэн иргэд одоо өвлийн ихэнх сар гарцсан байхад өвс тэжээл авч чадахгүй маш хүнд нөхцөлтэй байна гэх иргэний гомдол мэдээлэлээр бид бүхэн хөхүүр группийн захирлаас нь тодруулах мэдээллийг хүргэн ажиллая. Танаа дээр партизаны нэг ихч байх хэвээр атсан байгаа. Өчтөр өөрөө надад дахиад ярьсан л та. Тэгээ ингэсэн манай дээр бол яг нөгөө тэжээл захиалга ажил хийгдээд тэгээ тэжээл бол энэ зүүн жоохон муургаад тэгээ ер нь бол ах хэмжээнээс бол авч чадаагүй. Тийм учраас хүмүүсэд байгаа тэжээлүүдээ бол өгсөн. Одоо миний бодлоо таадтай холбогдсон хүн бол 500 бод тэжээл авцсан. 2000-ыг авах хэвээр. 1500 бод тэжээлийн хооронд яах вэ гэдэг тохиролцоо. Би бол мөнгөний буцаан бол биш. Ухтаас юмас манайх руу бас холбогдсон. Тэрийг би сайн мэдгүй. За тэгээд мөнгөд бол буцаагаад ингээд зарим хүмүүсийнхээ мөнгөний буцааж өгч байгаа. Мөнгөний буцааж өгч байгаа айлуудаа бол иргэжил дахиад одоо 1000 бодол захиалсан хүмүүстэй 200 бодол тэжээл 500 бодол захиалсан хүмүүст 100 бодол тэжээл өнгөө биелүүлж байгаа. Заримынх нь хүмүүст нь болохоор бид нэр нодон жилийн хэрнээ хадгалтын хувьд маш сайн эзний хичээлээс хадгалсан тэжээлийг бас бүр хэмтгүүнээр өгч байгаа. Тэгээ 3 сонголт өгж байгаа. Жишээлх юм бол за нэгдүгээр та бол одоо 4 хүн байгаа. 1000 бодол тэжээл захиалсан. Тэгэнгүүтлээ энэ жил манайх ингээд муургачлаа гингууд дараа жилдээ 2000 бодол тэжээл авч болно. Хатуу гэрээ хийя.
92 мянган бодлого хичээл өгч чадахгүй нэг бүрийг 10,000 төгрөгөөр тооцоод 20 сая төгрөгийг 11 сарын 30-ны дотор өгнө гэдэг. Яг тэгэхээр энэ жил бид нар нөгөө энэ жил тариасан талбайгаа олон жил тариалаагүй талбайтай тарьцж байна. Энэ жилийн хувьд нөгөө хөрс боловсруулалт муу хийдэг. Тэгээ одоо энэ жил өөрсдөө сайн хийж байгаа ингээд тарьчиж байгаа учраас нөгөө сайн боловсруулалт хийгдэж байгаа. Дараа жил бол ер нь бол мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөөр бол хангалттай орно гэж байна. Тэгэхээр бид дараа жил 2 мянган бодлого хийгээд ингээд 4 хүнтэй тохирсон. Тэр хүмүүс маань нөгөө энэ жилийн хувьд бас мөнгөний хувьд гайгүй боломжтой те жоохон санхүүгийн боломжтой хүмүүс бол болчих байгаа. За нэлээд хүмүүс бол мөнгө авъя гэсэн мөнгөний өнгө цуулаад дуусж байгаа. За татвар яг ямар үнд холбогдсон. Миний дээр ярьж байгаа хүний хувьд бол өнөөдөр ер нь бол 2 дахь өдөр мөнгө орох хэрэгтэй байсан. Тэгж чадаагүй. Тэгээ өнөөдөр бол мөнгө. Гэхдээ ер нь альва нэг юм бол бас эрсдэл байлгүй л яг. Гэхдээ эрсдлээ төрүүлээд бас тооцоод одоо магадгүй өвлийн ихэнх сар гарчихсан байна тий. Одоо өвс хичээлийн нэг бодлого өмсчил 12 13 мянган төгрөгтэй байлаа гэхэд танаад одоо ингээд хавар захиалгаа өгөөд за намар гэхэд асуудалгүй би ингээд 10 мянган төгрөг нэг бодлого өмсөө авчих юм аа нэг төлөвлөсөн малчд ч өөрөөсөө амар хэцүү байхгүй. Энийг бас нөгөө байгалийн давгчгүй хүчин зүйлсүүдийг бас давж ингээд үнэхээр тэр ургац ингээд тариалаагүй талбай дээр энэ жил ингээд өөрөөсөө яг нөгөө яаж ургадаг гэдгийг мэдэхгүй байгаа учраас ингээд тариалан хийгээд тариад өвсөөсөө авч чадсангүй гэж байна. Энийг бас компани өөрөө эрсдэл төрүүлж тооцоод за энэ дээр ингээд хэдэн жил бол ургас тариагүй ч бас баг зэрэг ургах магадлал бас байх юм байна гэдэг юм бас төрүүлж эрсдлээ тооцоод малчтай бас анхааруул сарамжуул өгсөн байсан бол бас. Тэр бол яалтчгүй бидний алдаа болчихж байгаа. Хутаалаас ямар айцолцсон мэдэхгүй. Зөвхөн юун дээр бид нар алдсан бэ гэхээр бид нар 4-5 жил эрүүл мэндийн шалтгаанаар тариалан байсан хүний талбайг голдож авахтаа буруу жоохон муу агрономч үгэнд ороод наа чи урд нь ингээд тарьжсэн юм чинь нэг сүртэй байхгүй надад чинь гац эргүүлэл болоо гэхээр нь эргүүлээ тарьсан чинь одоо мэрэгжлийн хүмүүсийн зөвлөж байгаа нь наад газар 1 жил итгэв 5 жил итгээвэл 1 жилийн дотор тагтаршаад ингээд хатуурчдаг учраас энийг заавал араас нь диск явууч ингэж зөвлөх байсан. Тэгээ тэр та нар тэр дээр алдсан. Тэгээ энэ жилийн хувьд бол та нар яах вэ гэсгээд өнгөрч дараа жил бол та нар улс жаргалт бол хангалттай болж учраас ингэж байна. Ийм тайлбартай ингээд өсөх байдалтай байна.